Баярлалаа бүгдээрэнд битүүний өдрийн мэнд хүргэе. Би ажиллаад харцаагаа гэрлөөгөө явж индээ өнөөдөр мэрэгд оройтож ирнэ гэсэн. Тэгэхээр би төрүүлж очиод ямар тааж хоолундаа бэлдээ байж гэж бодлоо. Тэгээ та хэд хоёр блогтай хамтаагаарай. За ямар тааж мартад ороод ирлээ. Эндээс юу авах вэ гэхлээр за мэдээж сүү авна. Сүүтэй цай чанана. Тэгээ манай энд Монгол дэлгүүрээд байхгүй юу? Тэгээд за зэний энэ хараад. За ямартай ч явж гэртээ орч ирлээ. Бүр амар хүнд болоо заяа. Нэг их юм идэхгүй дээ жоох юм аана гэд тэгээдсэн чи яг бодсон юмнуудаа хийгээд аваа явсаар итлээ айгу хүнд болоод. Тэгээ би 3 газараас орж юмнууд авсан. Тэгээд одоо та идэд юу авснаа харуулъя. Би тэгээд шууд ажилласаа дараа юм өгдөөгүй. Өглөөний хоолноос хойш мэдээ болохоор өсөөд бүртэн бараад гэдэг. Самда тэгээд нөгөө төлбөр дуусаагүй 2 гартай юм болчихсон. Юу энийгээд. За амттай. Яна удаа авчихгаа. Шундук. Тэгээ нөгөө нэг мартад жоохон ногоонууд үлдээд өгөхгүй юу. Тэгээд ногоо зардаг тусдаа юу гадраас термос тэгээд сонгон чингүү авсан. Чингүүний слайд хийж даа. Тэгээд тэндээс арай хямдхан авах гэж байсан чи бараг ялгааг байсан блэ. Тэндээс л нэг авах. Тэгээд сүтээ цай чанах сүү. Ингээд жимс энэ зүгээр энэ өнөөдөртэй хамаагүй зүгээр дараа нэг гэж авсан жимс. За тэгээд энэ тасаага сэрүү орч дутуу юмнуудаа бас нөхөд замаас аваад кетчуп тосоор нөө жоохон хуушур хийж гэж азаахгүй хиншүү гаргая гэд тэгсэн чи тосоохоо мартцсан. Тэгээд энэ болохоор тэсээ Монгол хэлбэрээс бичиж авах гэсэн чи личон дууссан гэ. Тэгээд кетчуп бас сэрүүгээс аваад за тэгээ энэ болохоор тунаа өмдөгнөөс талаанд ашиглана. Тэгээ энэ болохоор whipping cream энэгээр болохоор хайлмаа хийн. Тэгээ манад угаасаа сахар юу юм байгаа. Үзэн байгаа. За мэдээж нэлээс. Зам тэгээд энэ цуган доторх ингээд дууссан. За зөв Монгол хэлбэрээс явсан бэ гэхээр шилтэй өгөрч явсан. Одоо энийг за. Тэнгүүтээ сүтээ цай чанах хийж авсан. Манай мэрэгд хийцтэй юм амар хэрэгтэй. Яс амар хэрэгтэй. За тэнгүүтээ манайх дандаа чээж махтай болохоор хрем авсан. Тэгээд бууз хоошоороо хийн. Тэгээд дээр нөгөө Монгол аврахтаа бор гуйл авсан байгаа. Тэгээд бууз хоошоороо тэр гурлаараа хийгээд. За тэгээд ямартай ч одоо плетэн дээр айгүй их юм хийх учраас хамгийн эхлээд өндгөө чанахаас эхлүүлээд юмнуудаа хийжлээ. Тэгээд хамтаагаарай. За өндгөө ямартайш тавьчлаа. Тэгээ гараа угаацсан. Одоо амраагаас зураад амраачлаа. Одоо гоошор ууц хам хийх болохоор лаа жоохон хогон зурчих гэж бодож байна. Энэ нөгөө боргол Монгол тавнаас ирсэн. Үрчигдэр. Тэгээ ер нь цаасаар ихтэй амар гоё баяраа. Миний хамгийн дуртай баяр цаасаар. Тэгээ сая би ингээд Монгол дэлгүүрийн дээр юм аваа явж байгаа байхгүй юу? Тэнгүүд бас нэг 2 охин хүнсээ аваа явчихсан. Тэгээд манай монголчууд гоё дэлхийн тэгээд ер нь хаач байсан. Гоё Монгол уламжлалаа тэндээ тэгээд өөрсдийнхөө боломжоор хоолундаа идэ бодоогоцсаа тэгээд ихтэй найдах юм бас амар бахархтай санагдаад тий. Манай монголчууд амар мундаг шүү дээ. Энд байдаг монголчууд бас амар лахур Монголоос гэхэрхүү цаасаараа хийдэг айлууд гэсэн. Тэгээд бүр ингээд нөгөө хэвэн боо 5 үеэрэн засаал Монголоос ариг гааруулъя гэдэг ингээд авчруулсан. Тэгээ хоорондоо нэг золохгүй ч гэсэндээ
Идэ бодагаа айгуу сайн засаад эндээ гоё шинлээд баяраа гаргачихдаг шүү дээ. Тэгээд бид нар хав бол яг ингээл нөгөө оюутан өөртөөхөн боломжоор ямар ч тач буузаа игээд цагаалгаа хийгээд идчихдэг. Одоо би ч гурлаа зурчин. Будаа агшаа нэр цагаалгаа хийх юм байна. Надад шарт бас. Надад ч яг манайд шарт бас байгаа. Тэгэхээр цагаалгаа яг жоохон эдэн дээрээ өдөр ажил дээр байхдаа гэрээхэн зүгээр залсан. Буудлынхтаад намайг тоож байгаач хаа. Оос ийд амир завгүй. За энэ баг болохгүй. Одоо жоохон мэггүй бол амар их юм ичгэр мэрэгдээ загнуулдаг болсон шүү дээ. Идэхгүй яа баахан их юм хийсэн. Гэтэ яг жоохон гэхгүй бас идэ бодорч илбэл байх хэрэгтэй шүү дээ. Ямар ч тач гэрт байгаа тавнуудаа дүүргээ тавих хэмжээний хийчих гэж бодож байна. Раунд 1 өндгөө чансан, хаа татсан, гурлаа зурсан. Будаа гიშчлээ тэгээд халуун дээр ингээд шартсаа игээд хайлуулчих. Ийм шартсаа байхгүй юу? Энэс дахиад бас нэг сар байгаа. Ерөөсөө шартсаа өрд хэрэглэхгүй л. Ямтай ч нэг халбах шартс хийгээд тэгээд 9 сахар хийгээд Тэнгүүтээ яг одоо манад байгаа бүх үзмийн заяа. Тэгээ энийг нэг талбайг юунд брэсэн дэгээд үлдснээр болохоор юунд хальмын даа. Маш жоохон брэс. Энд одоо болохоор салаатны хамахыг чамж. Одоо бузаа хийчих. Тэгээд бузаа хийгээд хөлөөчийн юу ч гэсэн түрдээ хийчих гэж бодсон. Мэргэдэг эрхийг төхүүлж агаад жигнээд тэгээ бузаа хэлж хөлөөч 50 гутаа араас нь ушураа хийн гэж бодлоо. Тэгээд нөгөө боргорл юм байна. Би тэгээ гинт хийж явахдаа бас нэг бодлоо. Цагаан сар юм чин цагаан гурлаар хийдэг байж үү гэж бодох шиг. Тэгээ заад цаг байсан гэрсэн. Тэгээд бид хоёр болохоор боргорлын тас өөртөө амар туртай. Энэ горлны бэштэй нэг юм ингээд татаа чимэхээр ингээд нөгөө юу яагаад байдаа урагдаад идэм бэ. Тэгээ би бүр ингээд ихний хідэн буузнууд дээр бүр амар фейлдээд тэгээд заад зүүн гаш дахиад шинээр зүгээр цагаан гурал авдсан билүү гэж бодоод би энэ гурлыг ерөөсөө огт өмнө хэрэглэж үзсэн аахгүй юу. Зүгээр нөгөө Монгол дэлгүүрлээ ороод 2 дугаар гурлаа нөө гэсэн чи яг энэ Орос гурлаа гэсэн. Тэгээд энүүгээр болохоор ингээд зүгээр талхамалах бариулал зүгээр юм шиг санагдлаа. Тэрнээс шиг бууцанд бол нэг ашиглах тааргүй юм байна. Тэгээ миний ингээд би бол ингээд цэцгэн чимхэл мэмхэл дээр чимэх гэсэн чинь урагтаад энэ яалтчгүй юм. Хонин чимхэлт болчлаа. Ямар ч тач бууцныхаа чимхэлт бүр дээр маш хичээж байна. Тэгээд хуушуур дээр яахан баасан мэдгүй. Ямар ч тач бууцнуудаа хийгээ хөлтөө гээд ямар ч тач 10 шиг бууц чимхлээ 3 фейлдсэн бууцны эцэст 10 чимхэл. Хуушуур маань штэ ийм мини хуушуурнууд л болж байна. За яг ямар ч тач гурил дээр жоохон фейлдчихлээ. Гэтэ зүгээрээ чимхэл бүр дээр нь би сэтгэл зүрхэн шингээсэн шүү. Идэх хүмүүсээ идэх хүн мэрэгдээ. Тэгээ манайхан өнөөдөр зочинтой манай хамт ажилтдаг эсэгч маань өнөөдөр мэрэгттэй хамт ажилд гарсан. Тэгээ нөгөө одоо нөгөө Солонгос Иса гэдэг дээ штэ айл нүлгэлтийн ажил. Тэрнийх нь одоо галтгооных нь хэсгийг эмэгтэй хүн хийдэг байхгүй. Тэгээ тэрэнд нь 2 өдөр ажилласан. Тэгээ өнөөдөр өчигдөр 2 ажиллаа. Тэгээ би орой хоёр хамт хүрээ дээрээ хэлсэн байгаа. Тэгээ ямар тач зочинтой учраас бид хоёр идэх хэмжээгээсээ биш би хоёр хүн идэх хэмжээс нэг хүн арай илүү идэх хэмжээгээр хийх гээд байж байна. Тэгээд хуушаараа
үлдсэн гурил махаар нь бүгдийг хийгээд тэгээд бууз болохоор хүний 5 бууз гэж тооцоолсон. Тэгэхгүй л нөгөө чимгэлтэн айгу хэцээгээд байхгүй амар удаад тэгээд тийм бай. Өдөр Монгол руу ирсэн чинь манайхан гандаа орж ном уншуулаа тэгээд имээ энэ төр бүгдээрээ буцаад хөдөөрөө явж байна гэсэн тэгжсэн. Гэтэ Монголд ингээ гоё юм би ингээ цагаан сараар би нодлон ингээ ганцаараа яг байсан баггүй цагаан сараар хичээнэ очиж нэг юу яасан бууз идсэн. Тэгээл ер нь гэртээ ганцаараа нэг хуушур мушур хийж идэл тэгсгээд өнгөрөөжсэн. Тэгээ нодлон яг нөгөө ер нь өмнө жилүүдийн цагаан сар чи солонгос байхдаа яг таарад байдагс ахгүй. Тэгээ тэр үеүүдэд нь яг ажилдаа ч юм уу болж таарад байдагсан юм биш нөгөө бодол хийдэгсэн болохоор тэгээд өмнө жил болохоор би яг нөгөө чонсуу гэ айл зөвлөгийн ажил хийдэгсэн. Тэгээд айл зөвлөгийн ажил чинь энтхийнхэн цагаан сараар бол огт ажилгүй тэгээд амарчтай байхгүй 3-4 өдрөөр тэгээ би чинь яг амраад гэртээ гүрээд гэрийнхнаа санаад ганцаараа жоохон уйлж балаараад нэг тийчтэй өнөөдөр яг энэ жил бол бас очиртай байна. Тэгээд найз залуутай болсон болохоор хантай байна. Тэгээд гэр эзэн ирээг учраас гэр эзэгтэй холон хийцэн хань минь хорд ирээрээ. Тэгээд жоохон байхад цагаан сар миний хитэд хамгийн туртай баяр цагаан сар яа ч юм жоохон байхад ингээд одоо ч за ухаан орсноос хойш за нэг 5 настай басаа гайгүй ингээ юмнуудаа сандаг байлаа гэж бодоход өсрөөл нэг 15 6 удаа л одоо цагаан сарыг би ингээ гэрийнхэн тагаа гаргасан баахгүй. Тэгэл тэрнээс хойш 18 наснаас хойш нааш ирсэн юм чинь. Тэгээ маш 12-ын цагаан сар гэхэд бас ингээ амар жоохон сонсогдож байгаа. Тэгэл тэр үе жоохон багт чинь хамгийн ихнээс нь ярих юм бол ингээд юу тоос гүвдэг өдөр гэд байдаг штэ. Одоо Монголын хорол өчигдөр тэгээд тоос гүвдэг өдрөөр ингээл манайх гэрт байдаг байсан. Тэгээд амар нөгөө хамаг юмнуудаа ингээ авч уугаал өн мөн арчаал тэгэл ямар ч тач бүх ингээл гэрт байгаа бүх юмд л гар хүрдээсэн. Тэгээд гэр огт тоосгүй байх хэрэгтэй гэл тэгж мэгээл бууз хингингүүд бөөндөө нэгнийдээ цуглаж хичин нартайгаа бууз хэлцээ. Би нэг чинь гэж яг нэг жоохон томроод илдэж өгдөг гэсэн. Тэгээд нэг тоологч моологч хавцаа. Тэгээд скол хичнэрийнхээ хүүхдүүдийг нь тэнцээс хадуулж мадуулдаг нэг тиймэрхүү л өрг гүйцэтгэдэг байсан тухай үед. Гэтэ тэр уур амьсгал амар гоё гэдэгсэн. Тэгэл бөөндөө ээж юм энэ төр дандаа хэлэхдээ ер нь ингээд бууз ер нь хоол хийж хатаа дандаа ингээд гоё юм ярьж хийжээ энэ төр гэл тэгдэг гэсэн. Тэд нар ч гэсэн хоорондоо ингээд гоё юм яриад нээлтэл багаахан дурсамжуудыг ярьцгаагаал амар хөөрхөн тэгдэг гэсэн. Тэгээд тоос говдөг өдрөөр өөртөөхөө гэрээ цэвэрлжээд хөдөө эмигийн гэрээг очиж цэвэрсээл хашаа машааг нь цэвэрлээл ёо бүр ингээд саначлаа. Нэг тэмсэн болоод хай ойлгох гэж байгаа юм шиг гэхгүй. За ойлгох шүү. Баярын өдрөөр хийзээ үлддэг байсан ёо. Тэгээ битүүний өдөр нь бүх байгаа юмараа ч яг ингээл гоё идэ будагаа цацаал ширээ дүүрэн гоё идэх юм. Тэгээ битүүртлээ идэх хэвээр гингүүд надад тэр нь маш гоё санагддаг байсан. Шиг үгээс амар их иддэг гоё. Тэгэл амар гоё битүүртлээ эцгээгээл маргаашин шиний нэг ингээл аав ээж хоёр хамгийн дөрөнд дэрт босоод нар манхаас өмнө босцоод аав уул руу гарч одоо байгаль дэлхийд явууландаа овоондоо хамгийн түрүүнд тойрдог байсан. Ээж болохоор цайгаа чанж үлдээд цай сүүнийхэн дээжиг өргөөд тэгээ намайг цайгаа чанжахтай сэргээд за миний хоод сэрээрээ цагаан сар шиний нэг унтдгүй маа гэдэг нар жарахаас өмнө сэрийгээ босоод мөрөн гаргаад тэгээд бас ирж мөрөн гаргаад тэгээ шиний нэгнийхэн буузыг эцгээгээд хоорондоо золгоод тэгээ хамгийн түрүүнд гараал аавын талын хамаатнуудаар хотод золгоод дараа нь болохоор шууд имээр хөдөө яваад тэгэл өдөртөө орой дээрэлэл маргааш нь бас нэг хитэн үлзэн томчуудынхаа ахмадуудынхаа айлуудаар явж агаад тэгээ ээж ерөнхийдөө бол нөгөө
дэлгүүрийн ажил хийдэг байсан болохоор айгу ачаал ихтэй тэгээд ажилдаа шинийн 3 гээ ерөөхдөө орчдөг ус. Шинийн 3 4-өөс тэгэл аавтай хамт найзууд харна эсвэл амар олон би угаасаа амар хэсэг амар дуртай тэгээ амар гоё удаа уулзаагүй хамаатнуудтай уулзах амар гоё үеэлүүдтэйгээ ингээ уулзалтаал тэгэл тэр дунд ч гэсэндээ ингээ бүр шинэ ингээ хамаатнууд ингээ одоо юу яцмаа штэ ингээ шинээр төрсөн ингээл бүр хамаатныхаа гişнэр байгаа штэ тэрхүү ийм бас дүүтэй болж байгаа юм байна гэл тэр үеч ингээ шинэ хамаатнуудтай бас танилцаж эхэлж байгаа юм. Ер нь амар гоё байваа. Тэгэл гоё одоо энэ аль ямар бэлэг бохол одоо энэ ямар бэлэг бохол гэл тэгэл мөнгө авангууд мөнгөө тоолоод зүгээр тэгэл нэг төрөвч энэ төр бэлгэнд авсан байвал тэр төрөвчөндөө бэлгэнд авсан мөнгөө хийгээл тэгэл гоё идэг шүү. Тэгэл хоёр талын имээ яг хүүхэд тус бүрт нь ингээд яг хүүхэд тус бүрт нь ингээд зүгээр зориулаад ингээд бэлэг авцсан. Тэгээд дандаа амар гоё том бэлэг өгдөг байсан. Бүр нэг тийм хувц сонор ч юм уу амар том тоглоом ч юм уу нэг тийм гоё бэлэг өгдөг гэсэн. Тэгэл хичээл ороод дээлтэй Монгол өдөрлөг гээд хүүхэд бүр гоё дээлтэй гэрцгээв. Тэгээ би нэг удаа ингээд дээл байхгүй. Тэгээ тэр үед нэг манай хажуу хашаанд манай бүр ингээд холын хамаатны нэг тийм имээ байдаг сахгүй настай имээ. Тэгээ тэр имийг дээлийг өмсч нэг удаа дээлтэй өдөрлөгэнд орж ирсэн. Тэгэл хичээлтэй өдрөө гоё багштайгаа бөөндөө яг нөгөө нэг ингээд жагсаа зогсож байгаа золгоол тэгээ нэг 500 мянган төгрөг бас бүрхэн барьцаан тэр гэн тэндээ. Тэгэд хараал нэгнээнд очино. Нэгнээнд очиж аав ээжтэй золгоно эсвэл бол аав ээж нь байхгүй л тэгэл зүгээр нэгнээнд очиж баахан ий бууз мозыг нийдэл. Тэгэл амар гоё тэгтгс. Гэтэ ер нь ингээд жоохон байхад яг тэр ингээ мэдрэмж нь амар гоё байдаг байсан. Чигсэндээ одоо ингээ томроод бодоход ингээ цагаан сарыг ингээ тэмдэглэн гэхээсээ илүү Монголын бит бос үг соёлоо ингээ хадгалж авч үлдээд өргөжлүүлээд ингээд яс заншлаа ингээ авч үлдчихэж байгаадаа ингээд амар баяртай байдаг. Би ингээ хувьдаа ерөөсөн ингээд цагаан сар гэхгүй нэг амар тэгж тоохгүй мохгүй бол байж чаддгүй байхгүй юу? Ер нь бол энийг ингээд ямар нэгэн байдлаар ингээд өөртөө жоохон ч гэсэндээ ингээ ширээ засаад энгийн өдрөөс арай өөрөө ингэж өнгөрөөе гэж боддог байхгүй юу цагаан сарыг. Тэгээ яагаад ч юм цагаан сар гэхгүй ингээ нэмнээс хүртэл ингээ амар гоё бүх юм ингээ цагаан. Тэгэл одоо ингээ хоорондоо цагаан гэдэг чинь тэгээ нөгөө цагаан толгой гэдэг шиг бүх юмны ингээ эхлэл юм шиг нэг тийм гоё үг. Тэгээ дээрэс нь цагаан сараар ингээ нэгэндээ очиж байгаа хоорондоо золгож байгаа хүмүүс дандаа нэгэндээ гоё бэлэг дэмжлэгтэй өгнөд ашигладаг. Нэгнийхээ гоё амар мэндийг гэрж нэг төр одоо дааг далантай бюро булчиндаа гэл нэг тиймэрхүү өгнөд байдаг шүү дээ. Хизээч хайлмага хийжин. Өөр дэлбэлсэн. Махчин салаад ихэд чиндүүгээ хуурчих. За ихний махчин салаад ээж. Хитэн буузаа ингээ хөлтөөгөө тавьчлаа. Жохон оройт нэ ямартай ширээгээ ингээ засчлаа. За ингээд мэрэгдэх гэдэг айлын цагаан сарын ширээ. Нөгөө бор гурал болохоор энэ хуушурнууд амар хар харагдаад байна. За яах вэ? Тэгээ ямартай жаяндан цайнхан дэж хийгээд тавьчих. Би бараг төрүүлэн унтчих юм шиг байна дөө. Тэгээ сайхан битүүрцгээс нөө одоо цаг 5:30 болж байна. Би өглөө шинэ цай цанаахан дэж өргөхгөө тийшээ уул руу гарах явж байна. Өчигдөр мэргэд нэлээд өрөөдөж ирээд 12 өнгөрөөж ирээд одоо унтцаа гэртээ. Олон хамт өглөө гарах гэж бодчихсон. Тэгээд ятраад унтцаа. Гата бүр амар гоё. Гэтэ Монголд бас цагаан сарын өдрүүдээр айгүй гоё дулаан байдаг өсөр. Тэр шиг